Горький нэрмжит хүүхэд залуучуудын киноны төв студид. Уран бүтээлийн 2 дугаар нэгдэл. Ветер развеял. Нет мне дороги в мой брошенный край. Если увидеть пытаешься издали, не разглядишь меня, друг мой, прощай. Я уплываю, и время несет меня с края на край. С берега к берегу кот мили, друг мой, прощай. Знаю, когда-нибудь с дальнего берега давнего прошлого ветер весенний ночной принесет тебе вздох от меня. Ты погляди, не осталось лишь что-нибудь после меня. Полночь забвения на поздней окраине жизни твоей. Ты погляди без отчаяния, Вспыхнет ли, примет ли облик безвестного образа, будто случайного? Примет ли облик безвестного образа, будто случайного? Закон — это любовь моя, это любовь моя, это любовь моя. Цаг 15 минутаас яруу найргийн дэвтэр. 9 цаг 45 минутаас залуучуудад зориулсан нэвтрүүлэг. Передача из Ленинграда в 10 часов 10 минут. Школьникам пригласительный въезд, концерт по письмам и радиоочерк. Твои электронные помощники в 10 часов 25 минут. Концерт из произведений Петрова. Передача из Ленинграда в 11 часов 15 минут. 15-й сеанс. За болсон бол би авах уу? Авлаа шүү. Өглөөнийхөө гимнастикт бэлтгээрэй. Хөлдөө мөрний хэмжээ тайзаа аваад 1 2 1 2 эргээд 1 2. За яаж юм? Хачаа яа. Ёо. 1 2 1 2. Бидэнтэй хамт явж. Зүгээрээ би өөрөө яваад хүрчин. Чи сонсогдоо замын хагасыг өөрөөр явда. Одоо бидэнтэй хамт яв. За яах. Энийг бодож. Болоод яхаа. Маа. Тайлах. Намайг аваарай. Нүтэ. Үсгүй минь. Бид чинь өнөөдөр дахиад 3 явах болсон. Энэ гарман дээр хамаг цаг алдчихв. Тэгвэл би
Мөнгө нэмээд төлчихөл дөө. Чи чинь юу гэдэг вэ? Энд очигаа болох хэрэггүй. Эдэнтэй вэхэд амаа ойлгуулж чадахгүй дээ шүү. Тэгвэл намайг дуудаж байл та. Гэрээ эзэнтэй болох нэ. Ха. Энэ цаваахан хэддгээр ингэ сурдаг. 9 орно. Яасан жаахан битэй юм битээ. Манай хэн бас 9 сурдаг. Одоо 52 размерийн хувцас өмсөж байгаа шүү. Яахаараа тэгдэг байна. Мөн хачи юм. Хэмжээнэл тэр. Одод яха. Та сахтаа хусаач. Би сахалтай хүнд дургүй. Ээж чинь үл таалагддаг юм. Тий. Тэгэхээр чамд таалагдчих таарна. Задуу гэрүүд байх нэ. Тэгдэг яах вэ? Яна. Тато гэрүүч нэ. Би чамд хаяа 5 солоогоо амсуулж байя. Наадах чинь намаа гаргаж өгөх гээд жижүүрээсээ буумагт шууд хурч ирсэн. Чир нь яалах гээд байгаа юм бэ? Хэрцүүхэн л байхгүйгээс үлдээ ээжшгэ болно шүү дээ. Болиочтой ээж минь. Таня, манай энд чинь алдартай театр ирсэн юм байна шүү дээ. Тийм гэсэн. Таня, би чиний оронд байсан бол театр үзэхчгүй, их сургууль төгсчөөд үлгчин болно гэдгийг чинь би нэг ойлгохгүй юм. Чи юм хит лавшруулж бодох юм. Тийм үү Миша? Гэхдээ харин тэгээд л ах шиг байх юм. Ястай. Саваанда. Гэхдээ та яагаад анхцаар гисдгүй? Би галтэргэнд суугаад юм бодож явах дуртай. Арахгүй. Таня, гурлаа өвлөнийг тийшээ хамт явбал юу яасан юм? Аа? Ээж минь тий шиг зүгээр. Айгуу бид нуудлаа. Таня, би ч Москвад авах гэж хайжсэн. Таны номнуудыг чинь суудах дагуулч хийлээ. Энэ танаа нөхрөө биш. Тэг ягшаа согч юм. Эл чи явтайг өөр болчих. Яаж вэ? Дээрж дорж. Мэдээж хэрэг дээдлгүй яах юм бэ? Нэр нөө. Би 5 хил дорсон. Одоо 44 ажмаар хувцасдаг болсон шүү дээ. Тийм би чамд яа бичсэн шүү дээ. Манай энд ерөөс юм бодгоо өөр болсон. Тэ шаад өөр болсон. Айгуу гоё болсон гэдэг тий. Ерөн чи юу гэж зогсоод байна? Ээлээ чи намайг уучлаарай. Би ээжигээ гаргаж өгч яваа юм аа. Ямар ажил юм бэ? Би таны дээржсэн байхгүй юу? Чамшиггүй манай театрт одоо их хэрэгтэй байна гэж. Ерөн тэгээ хинт ч гэсэн анхны тоглолт амжилттай явал байдаг шүү дээ. Би таныг зөв шийдсэн гэж бод. Та юу ярьж байгаа сургууль гэдэг чинь бөөн там багш нар гэж шал дөнхөө антитэй байдаг. Могондоо орцгоогаарай. Ой, за. Томтой саяар. Таны би чамаа маргааш хүлээж өгсөн. Таа ирээ заяа. Я? Баяртай. Ээж. Таня, чи миний үгийг төвчээрдээ сонс. Байгаль гэдэг чинь өөр ингэсэн жамтай хэрвээ зөрчүүл чи буруутан болно. Энийг чи ямагт санаж яв. Чи надад эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдэл гаргаад өг. Хинээс ч яадгийг гаргаад тал. Тэг яа чи минь гаргаад өгье. Хоёр ч надад ямар хүнийхээ тухай яриад байгаа. Хүүхэд олох хүнийхээ тухай ярьсан. Тэгвэл уулзч чадгаа юм биш үү? Болтой ч юм хайшин. Би гэртээ ганцаараа харив. Татгалзахгүй би ч өнөөдөр бас ядарлаа.
Ахмаар. Агаар нь сайхна. Бид ч одоо ястай холын хол ирлээ дээ. Люся! Люся! Люся минь! Люся. Чам түнзэлгээд би. Кости чи ханасаа гараад ирвэ. Зүгээр. Манай энийг хүн цуг. Би энэс чинь зөв. Зүгээрээ бид нар өөрсдөө зөв би нөхөртөө авч. Чи ойлгов. За ингээд та бид чинь хөршүүд болох юм даа. Энэ манай Вера Ромка хоёр. За баяртай. Ажил их харж байгаа. Гэхдээ их тусмал би туслах хэрэгтэй шүү. Костя. Үгүй Люся минь чи яваад өгөөч. Би чамаас гуй. Гайхалтай. Та ч спортын мастер шиг хариж шүү. Та яава. Гэртээ болохоор нуруу нөвдөд. Гадагш агаахаар зүгээр. Вера минь дэши онд ингэж байдаг. Магадлаа мачаагаа. Би нэмэгтэй 15 жил уулзаагүй. Чи таасан юм уу? Зүгээр ярьж шүү дээ. Яшиг зүгээр байрал солихоос. Энэнтэй хөрш болно гэж даанч сансангүй. Ээж чи юу хүн бэ? Юу хүн байхад залуу байхад маань эргүүлж ирсэн. Энэнтэй үнсэлцэж байсан гэж бодхоос дург өрөх юм. Анхны хайрыг байраас хэлдэг юм уу? За. Тэр яах вэ? Өвгөн чин тэр өвчтөй чинь ястаа нэг дор нь хогоо явуулчих. Салахгүй. Ястаа найта хамаа шиг хачин хүн байгаа. Салахгүй л гинэ. Тэгвэл ч одоо цодолдож л таарна да. Зөв кач. Салахгүй задлах яах вэ? Өдөөд өгье. Вера. Чи юу гэж бодож байна? Миний костюм захад бол ямар? Тэгээч дээ. Одоо ч боцгоо идэг болсон гэж ярилцсан. Тийм үү? 15 жил дэлгүүрээс ховтосоо авч өмсөж болоод л байсан. Ээж хийлгэг л дээ. За. Тэгж л бодож байгаа бол гоё шиг. Ээж та юунд бохимд авъя? Өнөө хүүхнээс болж байгаа. Тэр хүүхэнтэй уулзсанаас хойш эцгийн чи өвчин эдгсэн шүү дээ. Сайн л үсттэй. Орон хоолн дээр намайг бити хүлээгээрэй. Бид нар юм үзэн шүү. Би таарт хайртай шүү. Битгий мотлаарай. Вера. Чамд бас уцтай хэлэх үү? Би чамайг оройжонго хүлээж сууснаа. Гэнт театрт очсны чинь саналаа л да. Хүүхдүүдтэй очсон. Хачин юм шүү. Чи намайг гуйж босгол байсан шүү дээ. Харин ожигтой хол гуйх байсан баг. Би жаахан тоньхож байгаад л сүүлд нь хамтдаг явах байсан шүү дээ. Чамаа гуйсан бол чи их юм болно л доо. Өвшөөгөө адил маяглаад. Таня, чи намайг үргэлж ил гэрийн мохор сахиулна гэдэг чинь надад хийвгүй байх. Чи амьдралаас их юм шаардаж байна. Энэ бодлоо яг өөрчлөл зүгээр байх шүү. Юм бүгдийг л өөрийнхөө санснаар болгоно гэдэг чинь эвгүй зам. Цааш нь юу ярих гэж байгааг чинь би мэдэж байна. Би ажил тараад ядарч
сулдж ирж байна. Яг үнэн хайрт минь. Бодит амьдрал гэдэг юм шүү дээ. Эмчийн хувьд бол би чих бас 100 дахин илүү. Харин бусад талаар бол тэр хүнтэй намайг адилтгаж болохгүй шүү дээ. Олиггүй жижиг үзлээ. Хүүхдүүд маань их замбраагүй байсан. Хайр дурлал гарч байхад инээж шуугаад л байгаа биз? Маргаашийн хичээлийг би энэ жүжигээс хэлнэ. Тэгтээ би тэднэрт ингэж хэлнэ. Та нар энийг ээлжсэн надад ч мөнгө нийтээ санагдсан. Тэгтээ бидний үзэх гэж байгаа уран зохиол бүрт хайр дурлалын тухай өгүүлэн шүү гэж хэлнэ. Бүгдд. Пушкин, Толстой, Тургеневич адилхан. Сонгодог зохиолчд ганцхан хайр дурлалын тухай ч биш. Амьдралын хамгийн чухал зүйлийг ч гэсэн бисэн байдаг шүү дээ. Чи бүгдийг өөртөө адилхан байлгахыг хүсэж байна. Яагаад болдгүй? Эрүүл сарвал нийгэмд ийм л байх хэрэгтэй шүү дээ. Би бол хүний дотоод сэтгэлийг хүнддэг хамгийн чухал гэж хэлэхгүй. Бодол санааг ярихгүйгээр уран зохиол яаж заах? Би бол гүүр барьж чадахгүй. Яагаад гэвэл аргыг мэдэхгүй. Тэгэхэд чи өөрөө чанан төөгдсөн туулаа шиг дурлалаас цогтааж байж. Яаж дурлалын тухай ярих юм? Нэг хүүхдүүд шиг эрхэлцгээ ажил байна уу? За яв. Чи намайг шоолох чинь яах вэ? Өөрөө 16 хүрээгүй буюу нэг хүнд хайртай очиход сүйд болно та. Тэгвэл удахгүй дурлах нэ? Би косчд эхлээд дурлаад. Дараа нь чиний эцэгт. Эцэст нь энэ хүн сэтгэлтэй болж жинхэнэ хантайгаа очирлаа. Хүн бүхэн адилгүй шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ миний охин ижигээ дуурайна доо. Ээж, та их царайлаг шүү дээ. Хэзээ ч хөгшөрөхгүй байхаа. Харин л дээ. Ижийн хүүхэд гаргана. Хүүхэд гаргах юун гавь явах юм бэ? Хоёр дахь гаргана. Би чамайг зарим айлын хүүхэдтэй адилхан маанаг олоогод баярлж явдаг. Ямар гоё зүйл вэ? Эсвэл сарын 1-ний юу гэнэ? Хичээлийн шинжил доосгод 270 гаруй байна. Ямар вэ? Эндээ зүгээр зүгээр. Хүш жижиг хаа. Хаадагдаж байна. Шинэхэ. Чи чинь ягаад энэ жижигхэн болчихдог вэ да? Одоогийн хүүхдүүд хариугүй жижигхэн амьтад болж тээ. Тэгтээ хөрх юм аа. Манай хаан сонгодог зохиолчтой таалагдахгүй байгаа бол. Сонгодог зохиолч дандаа ингэж босоотой зэрэг зургүй байдаг юм аа. Энэ чухал байна. Ингээд үзэхэд бид чинь гооцон хөвч хөгжөөг болсон юм. Вистадыг та нар ямар утгатай гэж ойлгож байна? Ямар? Анхаараарай. Одоо би онл ярина. Энийг бол эрдэм боловсролтой хүмүүс ойлгоно. Хэлбэртэн сэтгэлийн хөвд сагуулгадж байгаа юм аа. Нар ойлгохгүй дээ. Шаналлыг бол налархаа хөдөлгөөнөөр илчилж юм бүхнийг томьёолоор харуулнаа. Анаа ойлгож байна уу? Ойлгож байна. Хайр дурлалыг орчин үеийн урлагт дэндүү арчаагүй харуулж байна. Хэрвээ дахиад 5 жил байх юм бол та нар Байхгүй битгий санаа зов. Хайр дурлал төлөөлөг. Ер нь юм болгоныг л бүгдийн нэг дор бөөгнөрүүлсэн. Тэр ч батгаа арсны үзлийг хүртэл хутгаж авах юм. Бодгоо цэвэр зүйлгээ билээ. Юу ач тарах вэ? баярлалаа. Чи дандаа яах гэж Юу ач тарах гэж кохо? чи дэмий баярлалаа. Тэгвэл тэр Чи хайч нураа. Чорч нөө. Харин би Энэ хинээс үхвэ. чи яаж байна? Сайн байна уу? Өнөөдөр манай чи ямар гоё юм бэ? Баярлалаа. Ажил энэ цоч. Суугач. Үгүй лемон чи жоо. Тоопгаас. Энэ цоч нэстэй. Суугач яа. Ажаана чамд гизэг сайхан зөгчөө шүү. Тийм. Кай
Здравствуйте, Шевченко. Сосо. Багшаа хичээл эхлэхэд бэлэн. Та нар ч цөмөрөө сайхан амарцгаач. Царай тусан сайхан. Одоо хичээл эхлэх шив дээ. Хүүхдүүд хэрэг хараа. Би чамайг урд нь хаана харсан байж таарах вэ? Танах хастан тэнд байсан уу? Үгүй. Би хаана гэж мэдэхгүй. Тийм, Шереметийн ордон Астанхиас хамхаг байсан газар уу? Ачи би чамайг зүүлээгөө баймар юм. Хүүхдүүд хичээлийн дараа шинэ дэлгүүрээр авцгаа тэхөө. Рон, чи яах вэ? Чи яах вэ? 2 дугаар давхарт эрэгтэй эмэгтэй хүний бэлэг хувцсны тасаг, танхимын төвд тансаг үнэртэн, хоёлын болон жижиг вараны тасаг үйлчлэж байна. Даже посмертных психических и галантерейных товаров. Права центрального входа находится явж байгаа. Их сайхан хийсэн байна. Эсхүр чинь залуухан хүү байна. Наш. Бүх юм санснаар бичих наш хүү. Чинь чамаг явуулаа. Үгүй зүгээр энэгээр л явж ирсэн. Битгий буруугаар бодоорой. Би юу ч удаагүй. Зүгээр шинэ костюмтай болох гэсэн. Мэдээж хэрэг. Хэрвээ тэр эмэгтэй надтай тааралдвал би зүгээр л сайн байна уу гэж үзсэн. Өнөөр нь илэрхийлье. Тэнгэр минь юунд тэр вэ? Би юунд гэж тэг хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. За ороо юу гэж байна да? Харин нэ бодчихл байна. Чи хүрээд ирэлтэй. Очин ихэд гэж зүйл байна. Заримдаа ирлэх юм, заримдаа болилох юм. Хадагта та ер нь гачин уу юм аа. Ярьчих уу? Би ч ястай мал юм аа. Би таныг тайлбарлах уу? Миний бодлоор бол та их аятайхан хүн шүү дээ. Хэрвээ би танд аштайхан санагдаад байгаа бол та ганц үе надтай хамтаа өдий хоол идэх. Дуртай зөвшөөрнө. Энийг тайлбарлах юм. Чи ямар сайхан байна шүү. Харин тийм байх шээ. Сайхан байна. Агаар нь ямар сайхан юм байна шүү. Хой. Гайгүй чань байна үү? Тэгээр тооны хоо. Театр бидний сэтгэл хөдлөсөнгүй. Бодургомч гэсэн адилхан да.
Тэгэхээр яах хүүхдүүд ээ? Яа вэ? Хаа мэдхгүй. Яа тийм ээ, жоохон зугаалж байгаа тарихгүй юу? Хүүхдүүд ээ. Юу вэ? Яг тэр байж байна. Хин бэ? Төмрийн алдарманд тугаа. Бүгдээрээ бүх төмөр ороо, төмрийн хог газар аваач цацаага. Алдар цуухнууд манд тугаа. Өнгөм дэвшин манд тугаа. Дэвэртгөө ган утга сэрэн алдар манд тугаа. Илтийг тусад анж бохоо Коишт их юм болчихж. Амьдралтай байдаг. Тийм үү? Энэ тухай бодлоор надад ингэж хачин санагддаг. Харин чи яадаг вэ? Яадагчгүй. Би мөчөөхөн жижиг амтчийн тухай ердөө ч юм боддог. Өө, яасан харамсалтай юм бэ? Миний буруу. Өнөөдрөөс эхлээд энэ хорхоонуудыг чинь төрөлсөчгээ хайрлаж явъя. Алена, чи хайчих нэ? Эдний юу гэж нэрлэх вэ? Сеня? Веня. Рама. Катя. Чамтай танилцсандаа баяртай байна. Эднийг одоо ингэж хөдөлчих байх та. Тийм үү юу? Хөдөлж таарна. Үгүй. Би одоохон тэмдэг тавьдаг. Алена. Нэг зураас, хоёр зураас, гурван зураас. Чи яагаад намайг дагаад байгаа юм бэ? Хэлээч. Чамайг жижигхэн болохоор хүн гомдоочихъя гэж айх. Айсны хэрэггүй. Хэзээ чи намайг ингэж анхаарах вэ? Бид хоёр гэрлийн шал мөргөж явах үеэс л бүгд тоглоомоор сөхөрч байсан. Харин чи бол үннээсээ мөргөсөн. За болдоо. Би тоглоод л тэгсэн юм. Тэгээд дараа нь дараа нь чи ухаантай царай гаргаад янз бүрийн дэмий юмны тухай яриад л байсан. Тэр ч байтугай бүр Монголын дард руу орсон гэж. зүгээр л ярьж яахгүй юу да. За тийм болдог. Чи надад номчихсан юм биз дээ. Тэгвэл би чамайг одоо Монгол ахин гэж нэрлэхээр шийдлээ. Яагаад? Баяртай. Ой сайн байна уучлаарай. Би анх удаа барьж байгаа мөртөө осоо жимчлээ. Сайн байна. Та нарыг юу сандах вэ? Би энэ ялах хөвгтэй болохоор цагаар хүлэх гээд их хэцүү юм аа. Тэгэлгүй яах вэ? Би дуусан та нарт баяр хүргэе. Баярлалаа. Баяртай.
Армалаочкын танаа ингэж сурдаг юм шиг дээ. Тий, манайд. Хараа бүрийн гэж үний юм аа. Дээр үед эцэгтэй би зүгээргүй байсан. Тэгээ ямар шүү хөвдөө. Томоотой сайн хүүхэд. Эдний хэр нь удмаараа сайн унсаахаа. Катя танд юу ч яриаггүй юу? Тэр хоёр сөргөө ирэхдгийг штэ. Хэлээгүй юм байж. Үерхтгий. Тий. Хоёр. Инээтэй. Энд хэдий ус төлгөөстэй байх юм? Маргааш юмснаа. Шалгалт ирэх юм гинэ. Зориулсан юмдаа өмсч амчихгүй байна уу? Та яра. Чи ер нь автаас хөрхий занжих юм аа. Хэрвээ чи сонирхох юм бол би баг залуудаа үерхэжсэн хүнтэй хүн шүү. Тэр маань одоо нэртэй жүжигчин. Нэрчтэй өөртөө адилхан хэрзийсэн уранхай норхай тариачны дүрдлэнийг юм тоглох юм бол тийм байгаа биз дээ. Люся та хоёр юу? Жүжигчин үү? Чи тэр эмэгтэй бид хоёрыг битгий оролт. Та хоёрыг яасан ч яадаг юм. Яа. Араминд. Сургууль дээр юу байна да? Таны огшиг харав. Катя өчрөнд хуу юмэрч гинэ. А? Бүлгийн сэргээв нь амарцсан. Катя одоо дүүтэй болсон. Юу амарцсан? Тийм настай байж хоёр дахь гаргалаа гэж юу? Ийм гэж ямар? Катя чинь тэдний охин байсан юм. Аа. Энд Катя ямар хамаатай юм? Чи Катяг өргөж өгүүлж яддаг штеп. Танай сургуульд чинь тэрээс өөр олигтой охин байдаг юм уу? Байхгүй. Катя нэртэц дээр хамгийн сайхан охин. За би энэ тухайсаас өгсөхгүй. Явж уцаасаа. Юу яриа болоод байна? Чи бүгдийг сонсчод юу гэж асууад байгаа юм? Сонссон. Би тэрийг чи харсаа. Их л ханга амтан байлээ. Хэний гэж мөнгөөр тэгж тойлж байгаа бүү мэд. Хэний тухай яриад байна? Ярих хүнээ ярьж байна. Чи ч гэсэн Катя Матя гэж битэд юм яриад байгаа. Одооноос 10 дугаар ингээ яаж төгсгөөс бод. Эцгээгээ яхаар ингээ дуурайдаг байна. Катя Матя гэж юу гэсэн үг вэ? Тэр чинь ганцаараа. Айлын ганц ах. Энийг таньж байна уу? Мөн их гангалаа. Нөгөө харьяажгүйгээд идэг костч. Чи санаж байгаа үстэй? Нэрээ жаахан төстэй юм уу та? Хинтээ. Хүүтэйгээ тийм байгаа үстэй. Эдний хэрэн чамд хэрэггүй. Чи холхон шиг явсан дээр ойлгов уу? Тийм гэж юу? Таны агш танд ямар санагддаг вэ? Надад таалагддаг. Яагаад? Жижигшний оронцог болсон хөгсөн авгайцуулд би дургу цаадах чинь чамайг очлохгүй байна уу? Ээж, таны агш чинь ээлдэг хүн штэ. Хитрхи ээлдэг хүнд би бас дурггүй. Хүүхдүүд миний хүйтэнд яаж яваа та нар чинь? Орохгүй. За яасан? Зүгээрээ. Энийг авчирлаа. Яа. Боломжид нэг нь төрөйд тайчихсан шиг байна. Манай хах хэрнээс хүүхдтэй олцоод. Аавын би бас тааруулах. Тэр хараач. Яасан ч жоох хэрэгтэй. Та тэгээд авах уу? Гэхдээ яад юм бэ? Би нэг ч арчилж чадах юм уу? Тэр байж байгааг нь хүүхдэд орооч цаав. Баярлалаа. Бид нар яарч вэ? Бид нар явдаа. Баяртай. Баяртай. За ингээд муур тэрсэн хөгшин аваа болжээ. Найшэр. Хоёул аяш орох уу? Орж дулаач. Тэхүү.
гинтхэн би дайны тухай бодлоо. Бид хоёр сүүлчийнхаа талхыг хувааж идэж байгаа юм шиг санагдлаа. Тэгвэл би идэхгүй. Сүүлчийнхаа талхыг хүүхдэд өгнө. Чи намайг арчаагүй аймхан амтан гэж бодож байна. Намайг битгий бас. Би юу ч тохиолдсон давж чадна. Хэрвээ хэрэгтэй үе гарах юм бол өгч чадна. Чи өгөх хэрэггүй. Тийм тохиолдол бий байна. Би ир хүн. Тийм үстэй. Чи яава? Чи тоглосон байлгүй харин би чамайг өгчихвээ л гэж бодоод байх. Кофе уух. Гэрэл аслаа. Би чамаас кофе уух гэж асууж байна штэ. Тэгвэл дарстай л уун. Битэр чи ядуу амт чимээ та. Үгүй бид нар баян. Мөнгөгүй мөртлөө баян байх тохиолдол ч бас байдгийн. Гайхамшигтай. Тэгвэл тэр баян чи бит хоёр боллоо. Энэ ямар амт юм бол? Тэр утаснаас хол сургалгүй. Би танд цөмөн ярьсан штэ. Энэ зүйл тамхины асаагаар юм гин. Мимишэд өгөх гэж авсан. Та халамжтай л юм. Чи их сайн залуу тэнгисээ ороод алдчихлаа. Тэнийг байна. За болдоо ээж минь. Танаас гоё. Би чамайг аваад явна. Энэ байр Москва чамд ямар хаваа? Чи цар ганцаараа найз нөхдөж алга. Дэвтэр номноос өөр юу вэ? Чи уул нухантайс. Ээж та намайг эзмийн зэрэг горлогч чи юм уу ямар нэг хуурам хинг хүнтэй суулгаж ачтай болж тэрийг тэнцвэрлэг төрөж өгч авъя гэж боддог. Битгий димээ. Ээж та өөрөө болжуд та ганцхан хүүхэд төрөөч тэрийг аастай явна гэж битгий бод ингэж бодож болохгүй шүү ээж та ингээс явж үз. Ээж та намайг тайван байлгаач. Чи ингэхэд эмчид бие хэдэд зүйлсэн. Ээж минь. Чи нэг л биш. Би эмч дут. Явъя. Бидний алга усныг хэн ч мэдэхгүй. Ямар их тасараа вэ? Ороо болоход хайлж байна. Би яаж яах вэ? Баярлалаа. Багшаа би тань живс авчирсан гэтэл чанчих уу? Зүгээр хэрэггүй. Их баярлалаа хүүхдүүдээ. Би ч нөөдлөө гэж их ямбалж байгаа хүн. Ээж маань өчигдөрхөн буцсан. Таны ээж юу хийдэг юм багшаа? Миний ээж жамаргүй хүн дээ. Амгаах ухааны доктор гэж. Ийш орцгоё. За ийш орё. Хүй натаарч. Та ядаж ийм үед өвддөг. Тэгээд бас удаан өвдлээ гэж. Зүгээрээ хүүхдүүдээ амжина. Захын бичилт хийлгэчгээд л та нарыгаа хөдөлмөр тусланд явуулна та. Октод хотод хацарна. Бид хамтралд очиж амьдралын гүнд орж мод хөрөөдөн, харуулдана. Бас өг садна гоё үстэй. Араман кача хоёр хайцсан. Цогл ирж явсан юмсан. Ер нь тэр хоёр хаяа нэг гэр бүлтэй алга болчихдог хачин замтай болоод байгаа юм. Гэхдээ та санаа зовсны хэрэггүй багшаа. Шаад инээстэй. Арай хитэрч ахшгүй байна. Хараа багшийн цанхан дээр нэг хүн сүйтгэнэ лээ. Алина байгаа бол бит хоёрын тухай цаадуулдаа ярьж байгаа үст. Алина ямар хамаатай. Чи хараа мууха. Яатгийн би нүд мотой юм чинь. Битгий гомдолтой. Багшаа олоо. Тэд нэр өвчтөе хүнийг зовоож байгаа хат. Хоёулаа ирэх юмсан. Тэгнэ. Тэгтээ дараа болъё. Хүш, тэрийг хараа. Галзуухныхын өрөөнд хоёр хүн өмсөлдөж байна. Харал та тэрийг хараа. Битгий хараа. Харахгүй. Харин би ганцхан чамааг л харж явна. Чамааг машинаас болгоомжилж улаан ногоон гэрлийн аль нь асж байгааг үргэлж сануулах хэрэгтэй юм ба шүү дээ.
Хоёр хүн бие биенийхээ төлөө санаа тавьж бол улам гэрхаа болдгийг гинлээ. Тэхийн тулд харин дандаа хам тавьж явах хэрэгтэй. Бид үү? Дандаа зүг. Маа цуганаш нэг. Хааны огшман хүрээд ирлээ хараа. Хөдөлмөр бүсэнд явах гэж байгаа 9 ангийнхан баяр хүргэе. Баярлалаа юмна. Ийм гэж байж болох уу? Юу тэр вэ? Та ингэж гангалжчихсан явхад харин бид Амралтанд явах гэж байгаа хүн чи гоёдгүй яа гээ. Хөдөлмөр сайхан шүү. Та чи чамаа гаргаж хөрөөлээ дээ. Аль? Ай хааш. За хүүхдүүдээ. Хором хийж наригцгаах уу? Хаги наригцгаая. Хараа. Юу? Би хараа л гэж хэлж байна шүү дээ. Чи чинь хэрэг очихоогүй? Ва хэрэг гэдэг нь чи. Хараа гэдэг чинь ширээ байхгүй ойлгоо. Тэр дэмий камган шиг ресторанд очтгоо. Болдог л. Би тэгээд хэн төлөх болж байна? Эвэн албад ээж аав маань дурамчхан байдал хэдийн юм хайр гэж таараа. Үгүй ээ. Миний онлоор бол гал халуун дурлал их зардал. За яг одоо ихсэн дурлал бол яжихгүй зардал өрөх хэрэгтэй. Тэгвэл их хэцэг маяг биднээс шиг аривны хэмнэж байгаа нь ингээд мэд шиг амттай гэрлүүлчих байдгүй. Хайр дурлал байхгүй байх тусмаа сайн гэж нотлон битсэн өгүүлэг уйсаа. Арманд энийг яаж ойлгох вэ? Цаадах чинь ойлгохгүй. Ээж залуугаар биднээс хавцсан одод нь харамсалтай байна. Тийм ээ. Хорошо. Сайн байна уу ярагч? Сайн байна уу? Таныг ирсэнд бид нар их баярлалаа. Катя, болтоо. Чи яагаад вэ? Сар гэдэг чинь дорхноод өнгөрч байна. 1 2 3 30 гэл дуусч. Үдиж гараад хүн бол хязгаарч хэрэгтэй. Тийм биз дээ ярагч. Дарамтаа бодох нь юу? Юм уугсан юм яах гэсэн сургууль руу гүгээд явсан. Арам! Ээж чинь нэрлээ. Сүү авчирсан гээ. Сүү авчирсан гинэ. Их тоог хийхэн шүү. Арам! Чамайг дууд чинь. Би удахгүй штэ. Ганцхан сар болол эргээд ирнэ. Арам! Тавьж явах болно тийм биз дээ. Дахиад л дуудлаа. Дуудчихлээ. Рама. Би чамгүй яаж байна? Ингэн гэж юусоо батсангүй шүү. За явах хэвээр. Яв. Яагаад явахгүй наа? Хатагтай юм. Тэднээс бол саадчваг та харахгүй байна гэж үдээ. Ээж инлэг нь бас нэг охинч байх шиг. Явж үзэлтэй. Хүүхдүүд ээ. Автобусында сууцгаараа. Гадны хүмүүс талбайгаас гараарай. За баяртай Татьяна Николаевна. Баяртай. Ээж та яах гэж ирсэн юм бэ? Сэтгэл зовоод. Зүгээр дээ. Та битээ сэтгэлээ зовоол та заа юу. Баяртай. Сайн байна уу? Та хараа үз. Харалгүй яах вэ? 20 жилийн өмнө бол ийм байгаагүй юм шүү. Одоо бид дими хараад л зогсох болж цаавах уу? Та яагаад хэлдэггүй? Цаг өөр болжээ. Бид чинь юмыг их ойлгож, энэрэнгүй хандах болж та яагалах уу? Би тийм болоогүй. Босгочгүй. Өөрийн хүүхдээс болохоор та энэрэнгүй хандаж байх шүү. Энэрэнгүй хандах юм. Би ч хатуу сахилгатанд их дуртай хүн. Хүүхдүүд юу ч болоогүй ч дурлалт цаана гэдэг чинь буруу. Ер нь хүүхдүүд амьдралыг ойлгох мөн ч үдий байна. Би ингэж ойлгож чадахгүй. Арманыг өөр сургууль шилжүүлнэ. Хэрэг та шилжүүлэх юм бол тав хийцгээ сургалт сайтай сургуульд шилжүүлээрэ. Арманд чухал шүү. Ийм сургууль манайхаас 2 буудлын зайтай газар байгаа. Алхвал 10 минут яваад л хүрнэ. Хүүд маань тус болох уу? Бидний сая ярьсан яриа хүүгийн чинь өөр сургуульд шилжүүлэхэд огт хамаагүй хэрэг. Ер нь хүүгийн чинь сурлага хойч ирээдүйг бодож л ярьж байгаа юм. Та ойлгов уу?
Чи бидэнтэй нэг сар ч гэсэн хамт яв. Дүүгээ харж ижидээ тусвал. Далайд сэлнэ, завьяар зугаална. Жимэс хэлбэртэй. Чамд ямар ч байсан таалагдахгүй. Яагаад? Энэ ганцаараа сэлгүүцэж явах чамд сайхан байна уу? Яагаад ганцаараа гэж? Хүүхдүүд тарцсан шүү дээ. Ирэх юм чинь. Ямар ч байсан чамаа ганцаараа гэж орохгүй. Би ямар нялх хүүхэд биш дээ. Чи ойрдоо өөр болоод байна шүү. Миний охин амрах хэрэгтэй. Дадлага ажиллаа яах вэ? Багштай ч ярьчихсан. За яах? 3-7 хоног явна шүү. Одоо 7 хоног нь өнгөрлөө. Хэрвээ би өнөө биш маргааш ирсэн бол чи өвтрийн том хотод төрөлдөөд бивнээ олохгүйсэн баг. Би төөрөхгүй. Одоо би явах хэрэгтэй байна. Тэгэхгүй суулаас хоцрох нь. Хоцрол харин сайн юм шүү. Чи ер нь хамаг ажиллаа мархаад анц намайг хүлээж өгч чадах уу? Би чамд эмийн чөлөө авч өгье. Юу дуртай гэж чинь хийш. Чи ганц 7 хоног л хүлээлт. За юу. Харин чи намайг айхтар сайн болох гэж оролдолгүйгээр жирийн эм хүний ясаар дуулууртай байж үз. Би чамд ийм л болцол тавина да. Арай тэнтүү болцол юм. Чи тэгээд зөвшөөрөхгүй гэж юу? Болцол чинь хатуудж байна гэж би чамд хэлсэн шүү дээ. Тэгвэл би авгаа авлаа шүү. Тэхэс л шүү дээ. Би сая Алинатай таарлцсан чинь тэр надад гайхмаар сони юм ярьлаа. Та нар намайг өөр сургууль шилжүүлээ юу, а? Тэгж яах гэсэн юм бэ? Ер нь яадаг гэж тэгж байгаа юм бэ? Эхлээд хоёулаа мэндийч. Сайн байна уу? Өргөвчөө дэшин тавьч. Гарны руу гахгүй. Яах юм? Заац. Тэгвэл хоёулаа ярилцъя л да. Чиний ирээдүйг л бодсон. Хэрвээ 10 төгсгöd физикийн дээд орё гэж бодож байгаа бол бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Орё гэсэн юм уу би? Орё гэж байсан шүү дээ. Одоо болцсон уу? Би мэдэх хэрэг болж байна уу? Тэгвэл та нар надаас ядаж асууж болно шүү дээ. Тэгэхэд та нар өөрсдөө шийдчихсэн байдаг. Чиний төлөө юм чинь ярьсан яриаггүй ялгаа юу? Нууцаар уу? Надад дуулахчгүй юу? Өрдөн та нар хизээд гэжсэн. Чам хэлж амжсангүй. Чамайг л бодсон. Миний ирээдүй. Ойлгож байна уу? Миний би өөрөө шийднэ. Чи одоохондоо өөрийнхөө төлөө юу ч хийж чадаагүй. Хийтэл ч үгүй бай. Тэгэхээр би шийднэ. Энэ бол зэмлэл биш шүү. Цагаа болохоор чи би ядаа. Сургаа сонслоо. Одоо болсоо. Чи хийгээ боддог. Зүрхэн муутай гэдгийг чи мэдэн шүү дээ. Та бичээ тэргээр дайсанд бол. Юу дайлимдуул гэж. Энэ чинь амьдрал. Чи битгий зөрөөд байл да. Сайн уу? Сайн байна уу? Ямар тэрэг Ажил гараад? Чамайг нэг залуу сурч ирсэн. Хонхыг чинь дарж надад загнуулж явсан. Гараа маа юу? Мэдхгүй. Нэр усаа хэлээгүй шүү дээ. Чиний юу юм бэ?
Зоя минь болилдоо заа юу. Чи надаас хөсгцүүлэх юм байхгүй? Юу ч байхгүй. Катя, битгий уурлал та. Чи миний тэнхийг мэдэн штэ. Битгий уурлал та. Рома, хоёулаа энэс хос талхаа болий. Хүүшээ. Би өөр сурвал шилжсэн штэ. Өөр арга олцсонгүй. Яагаад? Физикийн сургалтад тусгай сурвалд орсон. Чи намайг таван дуртайг мэдэн штэ. Чи тэр ярын доогоор яах гэсэн юм бэ? Рома, чи яасан тэнийг юм бэ? Энд чинь чи хоёрыг санаатаагаар холдуулах гэсэн арга чи нэг ойлгохгүй нь гэж юу? Ястай энэ чинь тэний хэрэг. Чи тэрийг яалах цалгах чадахгүй. Чадахгүй. Лавчгны хоёрын хэргийг та яах гэж өгч явал уу? Юу болчихоо юм бэл гэж айлаа шүү. Хичээлийн жил дөнгөж эхлэж байхад та ингэж сухалдаж явдаг чинь муу байна да. Би ч гэсэн сэтгэл зовж ил байна. Та цаавах уу? Тэр хоёр хүүхдийг салгаж яах нь вэ? Та тэр охиныг харсан уу? Юу болчихоо? Бүр царай алдчихсан байна лээ. Тэнгэр минь. Царай алдах зэрэгч баг хэрэг. Таны царай ч гэсэн тааруухан байж та лаавчгныг ямар шүү царай зүстэй явсан гэж санана. Хүүхдүүд царай алдаад гайвахгүй. Өвчин туслаач гэсэн дороо идэгчдэг юм. Танд сургамжлах надад эвгүй байна. Гэхдээ хүүхдийн шамлал ямар байдаг гэлээд. Ер нь тэгээ шамлах ээ. Үйлсэх мөр нүцгэн хүүхд айн зүтрхийг хэлж байна уу та? Өнөөгийн хүүхдүүдэд зовох юм ер тохиолдоогүй. Эд юундаа зүтрх юм? Ер нь тэгээд сургуулийн үеийн үерхэл нөхөрлөл гэдэг чинь тэр болгон баттай байдгүй та мэдмээр юм да. Энэ хоёрын үерхэл баттай ч юм билүү та бид хоёр мэдэхгүй штэ. Тийм бол санаа зовоод байх чи юу байх вэ? Албаар холдуулсанд маань л гомдох байх та. Намайг чи хинтээний сургууль орсныг мэдхүү? Мэдлгүй яах вэ? Алион ортон дуртай ингэнэ. Инээдэнтэй хэрэг шүү. Алион чам таалагдгүй гэж юу? Алион юу? Таалагддаг. Тэгтээ арсан зан ч юм уу Астанкны цамхаг шиг том санагдаад байдаг юм аа. Алион шамт сэтгэлтэй байхаа. Магадгүй. Тэгээд яах вэ? Намайг гэрт маань дөхүүлж өгдөг юм. Яг харгалзагч шиг. Мөн. Юу мөн гэж. Тэр бүдүү амттай би юугаа ярих вэ? Харин би чамааг л удаж явдаг. Нэрээ шүү. Хүшээ. Чи сургуультай эргэж ирэй гэж гуйхачтэй. Катя, хоёулаа тэгшиж үзье заа юу? Бид нар юу ч давж чадна гэж ярьж ирсэн аа. Чи санаж байна уу? Чи бүтэн сайн манайд очих уу? Гэрт ч нөө. Очих уу? Очно. Заавал очаарай. Алианы нэрэ царай мото те? Надад ханаад өчсөн шүү. Энэ чигээр чулуун өшөө болчихвол аль гайхам да. Хөрхөд бас чийсгээд байгаа маа. Дайчгүй, эн чинь зүгээр л үнд штэ. Битгий марга. Наадха тайл гэж байна шүү. Байцаараа хүлээж агараа. Одоо таны өмнө хүүхдийн битүү өмднөөс эхлээд дээд зэргийн Джеймс хүртэл хүний өмнөд яаж өөрчлөгдөж ирснийг харуулсан үзмэр байна. Хөөх, танах чи ямар гоё чамин айл вэ? Татэр хэлээгүй чамд. Хүн хэлээд хат. Одоохон би чаачаад үгүй. Ой, ямар хүүт юм бэ? Юу систем битээ. Зүгээр агач. Зүгээрээ, зарим уусууд энийг чи уучаар дайггүй л байдаг шүү дээ. Оо чи ч бүр аригчин байх нь.
Одоо зүгээр болно. Зүгээр болохгүй. Чамайг хөөгд явуулна шүү. Үгүй. Насан туршдаа юм бай. Би ч тийм штэ. Эцэг, би тань хайртай. Байжээч. Чи чари хууч хаяада. Ганцхан ирийг л босдоо хэлж uuсан. Би тэ танилээд бай. Би чамайг зэмлэхгүй. Хэнтэй хаана усаар хэлж. Ээж минь баялдаа. Миний үеийг спиртээр арчсан юм. Арчсан юм? Хин? Катя, ээж, Катя. Чи тэнд очоо юу? Төрс өдөр нь болоо юу? Хэдүүлээ байсан. Тэгээ бас арих уучгаа юу? Ой. Ээж, би танд нэг юм нуулгүй хэлье. Катя автор би энд хайртай. Энийг аав та хэлэх хэрэгтэй үстэй. Ээж би Катяд их сайн болчихч. Би нэг сонсохыг хүсэхгүй байна. Өгөөл дөргөн дуудаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг чамайг хөвтүүлье. Катя шиг охин чамд олдтолоо. За баярлалаа ээж. Чамаас ч болж байгаа юм. Хөлөө хугаачих гал гүйгээл ойж гадаад. Арама, сайн уу минийх? Чивити уурсаа. Хүүхэд тайван байлгах үзээч. Яад гинэг охин хайртай болоод үз. Чи орчин үеийн залуусыг мэдэхгүй. Орчин үеийн залуучууд урьдахаас ямар ялгаа вэ? Рома. Чи юу хийж вэ? Тоогоо утж байна. Тэр дуу. Чи сараа хараа юу ч бүтэхгүй. Одоо тэгээ яах юм бэ яах юм? Вера минь чи хүүхдээ битгий оролдолтой. Энд тийм бэ. Яагаад тэ костыг нөгөө хүүхний охин нь байхгүй юу? Би ойлгохгүй байна. Ямар костныг яриад байгаа юм бэ? Ямар байхдаа яад юм бэ? Яагаад тэ манай костыг хойноос нь гүйж байгаад орчихсан нэг хүүхэн байгаа штэ. Юу сая? Тийм ээ. Атэр нүүрхөр хойноос нь дагаад гүйчихнэ. Охины ч ихтэй ихтэй дутхгүй нэг зэгтэй хамтан. Одоо тэгээ би яах юм бэ? Аа? Битгий зохолдог яриа минь. Дэвчээртэй байвал юу ч бүтээж болгож болгодог юм. Гайгүй. 17 наснд чинь эзэнцгийнх нь хайр дурлал гэж байдаг юм. Тэг ингэхэд хэн цэглэн явуулдаг байна. Хэн юм хаатай? Уцаар ярьлаа. Ажлаас гарахаас. Энэ ч утсаар магадлал өгөхгүй юм мэдээч. Ажлаас гарыг гэж гавал гарахаас түш. Мэддэг чиний акт дээр амьдрах уу? Аа? Тэхүү. Хэлээч. Аав хэлдэг зөв шүү дээ. Би дэстнэс лэмэг нааш навчдаг байсан та. Одоо бид ирдэг юм билүү? Юу ярьж байгаа юм бэ? Ийм хүнд өвчтэй хүнийг хэвтрээс нь босоод энэ ч хийж байдаг юм уу? Одоо яах? Ажлаасаа гараад явахаас? Өөр аргалах. Чам дахиад ийм ажил хийж алдахгүй. Ажил яадгаа юм биш. Тийшээ явахд чинь хэр зэрэг хугацаа хэрэгтэй юм бэ? 7 хоног, сар, 2 сар. Тэр чамд ямар хамаатай? Хамаатай байлгүй яах вэ? Хэрвээ та нарыг очихгүй бол би очсон ч яах вэ? Чи юу? Хичээд яах юм? Яах вэ? Тэнд нь хэд хоног сурахаас? Тэр үтгэхгүй болно. Өөрөө очсон хүүд уйлдгүй гэдэг үстэй.
болгоно л. Буруугаар ирэх юм. Ээж чинь өөрөө явахгүй яасан юм бэ? Намайг өвдснөөс болоод ээж маань зөндөө удаан ажилгүй байсан. Дараа нь мэрэгжлийн ажлыг олж хийх гэж их зүдэрсэн. Эмээ чинь тийм их таарахын байгаа мó? Цус харанхын өмнөх байдалд. Энэ нь яг зүрхний шигдээс л гэсэн үг дээ. Тэгээд аль нь амир юм бэ? Аль нь ч гэсэн амир. Катя, чи хичээлэл битлээ орхичих үзээрээд. За юу? Хичээлээр яах юм бэ Арама? Яах юм? Намайг одоочд. Чиний төлөө амьдарч явахад минь сур. Эндээс битгий яв гэдэг. Катя, битгий бие зовоол та. За юу? Би яагаад ингэж их тарчлах учиртай юм бэ? Ёстой гайхалтай. Хайр сэтгэлтэн бүхэн үеийн үед тарчилсаар ирсэн юм. Энэ бол бурхан тэнгэрээс болгоосон жам ёс. Рома, тэгвэл хоёулаа өхий? Тэгийг л дээ. Тэгтээ 100 жилийн дараа шүү. 50 жилийн дараа болж өшөөрнө. Эмгэн минь дээ арай эрт байна. Надад бүтээж амжаагүй зүйл их байна шүү дээ. Яадгийн байжлаг. Хэрвээ чиний дууг одоогийнх шиг өргөл сонсч байдаг бол энэ бол хамгийн хэлбархан зүйл. Чи хүсвэл би бүтэн хайлт хүртэл яриад өгье. Ярил та. Юу ч хамаагүй. Үржүүлэхийг хурдайсан ч яах вэ? Баанван. Энд тийм хүн байдаг бай гэж би танд хэдэн удаа хэлснийг та санаж байгаа үстэй. Дахиж үти утгатаарай. Та андуураагүй. Энэ манай утас мөний мөн. Ашгүй миний хүү хүрээд ирв. Тэглээ. Сайн уу мэ? Би чиний яаж байна? Яах вэ? Нэг юм ингээд байж л байна. Эмч үзээд нөгөө хилдгээл хэлэх юм. Москвагаас устдаагүй юу? Утас цаа. Ээж чинь ирж чамааг буцаах юм байхаа. Өөр хэн ч ирсэнгүй юу? Үгүй. Захиалга. Алах. Цаадах чинь өдөө чиний нэр өсөй чинь айл хэдийн матцсан яваа гэж мэд. Та нарын хайр дурлал гэдэг чинь огт бүтшгүй хийсвэр шалгацсан. Эмээ. Та юунд дэмий мэрэд байгаа юм бэ? Катка, миний үржүүлэхийн хурдыг сонс. 339 36 18 энэ бол хамгийн бэлэг дэмрэлтэй тоо шүү. Учир нь 18 хүрээд хоёулаа гэрлэнэ. Харин хормын маань хувцас ямар байх вэ? Миний бодлоор бол юуны өмнө богийн саарл өмд ханцуугүй цамц улаан шахаа тавих хэрэгтэй. 2-2-4 гэдэг шиг энэ бол миний үнэн үг шүү. Ангиулаар ширхвч болохгүй. Хэрв тэгвэл дунд боловсралгүй чамаага гэргээгээ болох хэрэг гарна. Энэ бол актив чинээр хүндэд харш юм. Монгол үсгүй минь чамдаа би тунч их хайртай. Хонгор чамаага үнсэж байна. Өөдсгэн чи минь юутай хөөрхөн яасан ч өрөвдмөр юм бит. Сэтгэлээ бити зовоогоорой. Би одоохон очино. Чиний Ромка. Би үргэлжил захиа бичээд байхад чи минь явуулсан захиа болгонд бол хариу нэгсэн байх юм. Ромка минь. Би учрын ч олохоо байлаа. Явж тамхи авъя. Чи авсан шүү дээ. Энд илүү сайн байж магадгүй. Би чамгүйгээр амьдрч чадахгүй нэ гэвэл би одоохон чам дээр очлоо. Чамгүйгээр болно мэдүү. Худлаа.
Үнэн гэж хэлж шүү дээ. Тэгвэл яагаад уйлаад байгаа юм? Би уйлаагүй. Уйлж л шүү дээ. Би мэдэрч байна. Чи хаанаас ярьж байгаа юм? Хаанаас ярих нь ямар хамаа байна? Чи ганцаар байна. Цаадагч чамдаа харж байгаа. За тэр яах вэ? Чи мунхаг мулгуу ажил хийсэн. Гэлээч надтай хүрээлээч. Чамаага чанга тэрийгээ хэлээч дээ. Гүчээ дугаарч дээ. Чамдааны чинь хэн харж байгаа юм? Хэн харах нь ямар хамаатай юм бэ? Онгоцны бодол дээр байгаа. Сайн яваарай. Дахиад нааш нь хизээч битгий утаст. Шинэхэн дискто тоолох дуртай юм да. Миний бадраахгүй талууд энэ байгаа юм. Мөнгөн дөргөө хүн байх. Чи тэр үсээ цайтал үерхэд. Би ч тийм хоргодоо тоолсон шунаг амтэн биш шүү. Мэдлгүй яах те. Ингэж хөвтөж байх чи огт үтсэнгүй. Би гэдэг күүчнөөс талдгүй хөлөөч даадгүй. Тинжээ хязгаартай. Идэж ууж бай гэж би задуугаа сааж чамд захидаг байсан. Үннийг хэлэхэд чиний надад өвчин хуучин чинь хар нялхаараа эрд гарсны гай. Өнгөрсний дурсааж явах те. Би хоёр ачтай боллоо. Харин таны ач хүү танд их тустай их сайн хүү юм аа да. Энэ харуу дахиад захирч өргөж бичиж байдаг бол тэд хэрнийг ямар ч зовлонгоос гэтлэж байгаа гэж чи санана. Нэг үеийнхтэй охинтой юм аа да. Чиний 16 настай үеих шиг л нэг ангалт сантан баг. Ороо минь дэрэгд байгаа болохоор өвдсөн ч ах юм. Ийм тохиолдол байдаг болч би чи тоног хэвтмээр л байна. Тэгээд ийм чи юу гэж байна? Хэвтрээсэн босож битгий хөдлөл. За явъя та. Лиза, чи ороо минь жижигцэн балтайг аваад яваач. Ач нар чинь таарах байх. Яа тийм билээ те. Санаа зовох юу байдгийн бэ? Чи бидэнд бишгүй л тус болсон. Босч гэр орно янзлахаас би ирж тус болно. Наад альнаасаа авчиж хүүхдүүддээ өгөөч. Манайд байгаа. Баярлалаа. Би чамайг ойлгож байна. Тэгтээ чи сургуулийг төгсөх хэрэгтэй. Яалаа ч гэсэн төгснө л дээ. Одоо ч чам төсөөлөхөд хэцүү л байгаа бах. Тэгтээ амьдрал гэдэг маань зөвхөн дурлал биш. Зөвхөн дурлалаар амьдрна гэж бодох юм бол алдна. Ромка тэнэг юм аа. Дааж доошгүй их үүрэг өөртөө хүлээлгчээд би энэ тухай захиа болгоомж бичдэг. Кацэмэндээ чи нөхөрт гарахаараа аянтаа ойлгоно. Хүн өөргөө мэддэг байна гэдэг чинь амьдрал тогтвортой төвшин байна гэсэн үг шүү дээ. Хотлоо. Яагаад? Би энэ тухай бодсон. Ер нь өөрөг гэдэг чинь юу юм бэ? Настныгаа тижээж тэтгэх үр хүүхдээ өсгөхөд хүний сэтгэл санааг хөдөлж хөдөлгдөг ямар нэг хүч заавал байх ёстой. Ганцхан хайр сэтгэл тийм хүчтэй байх ёстой. Хэрвээ чиний хайр дурлал талаар болвол чи ертөнцийг яаж дүрслэх вэ?
Тэгвэл амьдрах хэрэггүй. Миний амьдралд бүтлгүй явдал тохиолдож байсан ч гэсэн би ингэж бодож байгаагүй юм да. Ich ороод тоо. Чи миний амьдралыг та нар ч үгээр ээж, сургууль, ажил зорилгоч үгээр дүрсэлж бодлоо. Чухам энэ бүхэнтэй би холбоотой учраас л ажиллаж амьдарч яваа юм шүү дээ. Тэгтээ хүн бүхэн ажилгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Тэгтээ хайр дурлал гэдэг чинь хүний бүхий л амьдралын тун багхан хоёрыг эзэлж байгаа юм. Тийм биз дээ. Та хайр сэтгэлгүйгээр яаж амьдарч байна? Ээжээ, би энд байна. Та чанж байна? Ээж минь хүрээд ирж. Орлохгүй л ирчлээ дээ. Харин би баярлж байна. Хамт явсан хэн чи яасан? Тэр лугаа явсан. Харихал байгаа да. Тэнэд явчихдаг хүүхдүү. Ээжээ. Оо. 10 дугаар ангид байхад намайг дугуйнтаа сундлаад явдаг байсан хүүхдийг та санаж байна уу? Коля гэдэг шар хүүхдийг? Тий. Чиний шарман гэд дууддаг байсан хүүхдийг үү? Нэрээ шарман гэдэг чинь нэр нь л дээ. Та их дургуйцдаг байгаагүй юу? Би юу? Дургуйцдаг байсан гэж юу? Хүн гэдэг чинь туйлын зоригтой байх ёстой. Тэгэхэд та нар дугуй унж дэмий давхсан их зах эмх замбрааг амьтад гэж их л загнадаг байж үлээ. Харин бид хоёр бие биендээ сэтгэлтэй байсан юм. Сая энэ охиныг мөн л тэгж толгойтой бүхэн зэмэлцгээж байна. Ээж. Ээж нь хадаа хийсэн жимсний чанамал авчирсан. Тэгж хоёулахна дугаагаар давхих маань жинхэнэ аз жаргал байж. Тэр миний хүзүүн дээрээс аяархан үнсгэтэн би гэдэг чинь өхөхээс ч буцмааргүй. Ямар их баяр хөөр аз жаргалтай байсан юм бэ? Би 17-тай байхдаа нөхөрт гардаг байж. Тэгээд гарахгүй яасан? Та чинь шарман шүү. Таасан чимтэйгээ нөхцөчтэй гэдэл цагнадаг байсан шүү дээ. Мишатага аль хэрэг байгаа вэ? Мишатай юу? Бид хоёр явахт. Өнөөх хэл ама ололцдгүй хэвээр. Тэгээд ч одоо гоч гарсан авгаа хэн дугуйндаа сундалж тавих вэ те? Ээж. Тэр одоо лаборант хүүхэнтэйгээ суусан баг. Сонгорхон чамаага би үнсэе. Өөцгөн чимэн юутай хөөрхөн яасан ч өрөвдмөр юм бит. Сэтгэлээ бити зовоогоорой. Би одоохон очно. Чиний Ромка. Миний хайртай охин минь. Зовлонд учирсан охин минь. Би чамд яаж тус болдг юм хэлээ те. Та намайг өршөөгөөрэй. Би таныг ганцхан хараймаа бодоод л намайг өртөө тоохгүй ингэж гомддог байсан. Би юм болно гэж юусоо бодсонгүй. Томчул та нар яагаад биднийг анхаарч бидэнд итгэдэггүй юм бэ? Тавшир минь охин. Ээж нар манайд очиж ярилцах уу? Яах? Би өөрөө Ленинград явна. Харин та Монгог. Хүүхдэд хавс дуурайд байгаа юм шүү. За одоо орсон. Тачаана мэтлэвна. Нэг юм асууя. За. Бид эрхчлөөтэй хүмүүс үгүй юу? Тэгээд юу гэж? Яхаа зүгээр л та нарын тусаан төлдөг ичгээд дандаа хот хоормог юм хийцгэж байна. Яг байна.
Хотлохоор мөг юу хийчихв? Арманыг Петр руу цэс. Бас Катя сургаггүй алга боллоо. Би эргээд ирлээ. Болно үстэй. Хуцаа тайлж. Сайн байна уу та? Театр үзгээд хамт явахны хүлээж. Таны ээжийн бие муудаад Арманыг Ленинград руу явуулсны чинь дуулаад ирлээ. Би танд бүх хүнийг хэлье. Өөрийн тусын тулд Арманыг тийш нь явуулсан. Ээжигээ өвчтөй зовлонтой гэж дуудуулаач гэсэн. Хүүчин та нарт гомдсон шүү дээ. Энд чинь уучлж болшгүй хэрэг. Гомдохгүй, харин баярлна. Өөрийн төлөө юм чинь. Кача шиг охин олдохтой л олдно. Эхийгээ дуурайвал ямар хүн болохыг та манай нөхрөөс асуусан ч болно шүү. Та ээжигээ хотлоо үтгэнд болиулаад хүүгээ ирүүлэх хэрэгтэй байна. Тэгж ярихгүй. Би хүн яхаа өөрөө мэднэ. Уучлаарай. Баяртай. Баяртай. Хүйр. Хэмэл ухаантай юм бол төрүүлдгээ төрүүлчихэд хүмүүжүүлэхгүй яасан юм бол? Костя. Чи яаж байна? Чи яалаа гинэ? Чамаг ястаалсан ч баг. Хамгэрэг чамаас дуулсан. Алуудаад. Би яс. Надаас улсын магтах ч байхгүй. Чамтай ярих гэж бодоод ирлээ. Бидний ярих юм. Энийг Ленинград явуулах гэж байна. Тийм үү? Та нар хорих гэж байгаа үстэй. Оройцсон. Үгүй байдал. Би ихсэн охины чинь Ленинград руу явуулвал ер нь зүгээр юм уу гэж бодож байна. Харин тэгээ яваад хориод дийлдэхгүй юм чинь дураар нь л болохоос ш. Би энийг чамд өгч байгаа юм биш. Энэ хоёр зүгээр бид их яарч явна. Их баярлалаа. Харин энэ түмбэм хүүхдүүдийн дотроос очиж чиний хүүтэ үерхлээ гэж бодоход амьдрал гэдгийг ойлгоход бэрх юм. Эцгийгээ дуурайсан болохоор гэлээ. Сайн байна. Катя Ленинград руу ниссэн шүү дээ. Тун сайн байна. Эмээ нь ерөөсөө өвдөв юм байна. Эднэр л ийм ажил зохиож. Ямар мохолц вэ? Хэлээд яах вэ? Эднэр ч яах вэ? Жирийн л эцгэгчүүдэлтэй. Тэгтэл ухуур мөчтөх болсон юм. Катя гоноор Ленинградаас уцаар ирэх гэсэн байна. Ямар зовлонтой юм бэ? Утгагүй галзах юм. Өөрөө утсан ч уулзах байлгүй. Юу ч гэсэн би нэг яриад үздэг юм билүү? Энэ ярих урлага нь Арманд минь дамжуулна үстэй. Тэгэлгүй яах вэ? Та бидний уучлаарай. Катяг Ленинград явахт нь ээж нь гаргаж өгсөн гинэ. Тэгвэл зоолтгүй шүү дээ. Ингээд болох нь тэрв. Их сайн байна. Саша. Хоёулаа кино үзье. Замда холбоогоор орно шүү. Би муу сурч байна гэж чамд 3 дахь удаага бичиж байна.
Намайг өрөвдөхтэй л эднэр 3 тавьдаг байх та. Захирал авгаа бидэнд сургаалаа айлдаж та нар зовлон ямар байдгийг зүүдэндээ ч үзээгүй гэж яриад над руу их муухай ширтсэн. Таны багш амьдралын цар хүрээ гэдэг бол дурлалаас хамаагүй өргөн гэж ярьсан мөртлөө өөрийнх нь харц гониг дүүрэн байдгийм. Москва, Ленинград хоёрын хооронд газар цөмөрч асар их ан цав гарлаа гэж би саяхан зүудэлсэн. Вера, охин минь, ажил бидний сонсноор бүтэж байгаа. Арман сургуультай явсан. Ээж нь тамхиа татаад л сууж байна. Арманыг эрхийг дөхөхөр орондоо ороод л өвхлүү цараа гаргаад л хитчихнэ. Ээж нь ер нь гайхалтай. Аюу яслаг жүжигчин байгаа биз? Эмээ та юу гинэ? Жүжигчин гинэ? Та нар ер нь Арман чи ухаарч үзээч. Чи бид хэрэгтэй болоод л ингэж байна шүү дээ. Онгойдох. Хоёулаа учир ярилцъя. Чи дуулж байна уу? Би чамд бүгдийг тайлбарлаад өгье. Эний чинь жинхэнэ дурлал гэж чамд хэн хэлж байгаа юм бэ? Чи цэцэрлэгт байхдаа Лизад хайртай байсан шүү дээ. Тэгэхэд бид та хоёрыг гэрлүүлэх ёстой байсан уу да? Ойлгож байна уу чи? Онгойлог. Чи хаана угдаад байна? Хаалгыг чинь би эвдлээ шүү. Орвол онгойлог. Дуулуу чи. Тэднийхэн гэр бүлээрээ бүтлэг уус тэр охин ч гэсэн ядгаагүй. Би чамаа батлаж хүлэж гинжилж байгаа ч гэсэн тэр охиноос аврах таал нэг аварна. Мэдүү?